Хязгааргүй яриа подкастын энэ удаагийн дугаар жүжигчин Нобо оролцож байна. Нобо Илээд амьдардаг Холливуудын жүжигчин залуу. Тэгэхээр бид хоёр кино урлаг болон self development буюу өөрийгөө хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцах болно. Тэгээ бид хоёр энэ удаагийн дугаараа амьсгалын дасгалаар эхэлж байна. Саяны breath meditation. Тэгээ одоо амьсгалын дасгал тийм. Амьсгалын дасгал тийм very interesting байлаа. Би өмнө Headspace гэдэг meditation app хэрэглэдэг гэсэн. Тэр ингээд зүгээр л энгийн амьсгалуулдаг гэсэн юм. Тэгээд нөгөө өөрийнхөө бодолтой төвлөрөх хэрэгтэй гэдэг юм meditation байсан байхгүй. Саяны болохоор ингээд амьсгалыг төвчээд бас ингээд нэг юм төвчээ шаардаад байгаа юм шиг. Тэгээд тэр одоо юм амьсгаа төвчсөн үедээ бас ингээд биеэ контролдох юм. Тэсгүй бол нэг юм 50 байдалд өөрийгөө оруулах гэж хичээж байгаа. Айгу interesting байлаа. Тэгж байгаа болохоор хүн бас ингэж тавьшил авч байгаа юм уу? Надад ч одоо хоёулын түрүүний яриа эхлэхдээ survival гэж ярьсан шүү дээ. Би чамаас ямар нэгэн багж байна уу? Тэ? Энэ нийгэмд одоо бидний түүл багжгүйгээр яаж чи одоо оршиж байна гэсэн чи би бол ингээд ямар ч багжгүй гэхдээ би survival ингээ байгаас сурцсан гэдэг. Тэгмээ survival-ийн тэмцэх чадвартай тэ? Тэр үгчин одоо саяны чи амьсгаа ингээд амьсгалын дасгал хийгээд нэгнийхээгээ бариад ингэчгээр юу яаж штэ тэмцэх гээд штэ. Тэгэхээр бид нөгөө нэг одоо жишээ нөгөө нэг Fight Club гэх кинон дээр тэрний нэг scene үүдэн штэ албан штэ. Don't try to control it гэдэг тийм I'm not trying би тэгэхгүй байна оролдохгүй байна гэхээр бид нар тэгсэн ч гэсэн оролдоод байдаг штэ тэмцэх гээд байдаг. Тэгэхээр яг наад чинь бас тийм тэмцэл явж байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө нэг accepted гэдэг чинь бид нар яг байгаа нэг ингээ хүлээгээд аав гэдэг үг одоо айгүй их яригддаг болоо шүү дээ. Just яг өөрийнхөө байгаа нөхцөл байдал эсвэл нөхцөл байдлыг зүгээр байгаагаар нь accept. Эсвэл чи намайг яг байгаагаар нь хүлээн зөвшөөрч үлдээ. Заавал магадгүй чиний харж байгаа, чиний бодож байгаагаар би тэр хүн чинь эзэж байж чадахгүй байхгүй юу? Чиний бодлын тэр хүн. Гэхдээ тэр бодлоос чинь гадна Нобо гэд бас яг би өөрөөр нэг хүн байж байна. Тэрийг буцаага чан дээр тусах юм бол чи өөрийгөө бодохдоо нэг хүн гэж бодож байгаа шүү дээ. Нэг төрлийн эмэгтэй тий. Гэхдээ чи яг үнэндээ бас нэг хүн байгаа шүү дээ. Тэр хоёрын ялгаа шиг байхгүй юу? Тэгээд яг гол юм нь болохоор яг хүн тэмцдэг бид нэр тий. Тэгээд тэрийг ингээд хүлээн зөвшөөрөөд авахаар тэр тэмцэл болчхоор ингээд шууд бид нар ингээд юу яаж байгаа вэ? Тэмцгээ болчхоор тэндээ одоо яг ингээд хүлээн зөвшөөрч чинь чи оршиж байгаа үстэй. Тэ амьсгаан дээр оршоо. Яг тийм юм мэдрэгцэн. Эхлээд яг нөгөө амьсгаа төгжсөн гэж бодохоор жоохон хайцтай юм шиг юу лээ гэж ингэж жоохон тэмцэх гэж хэлжсэн аа. Тэмцэжсэн сүлдээ. За би тавьширч. Тэгээ бас нөгөө чихнэр бас хэлээдсэн л да ингээд тайвшруулах гэдсэн болохоор окей гэд бие сул тавиад өөр юмны талаар бодоод эхлэхээр нөгөө амьсгал маань окей. Тийм окей. Амьсгалгүйсэн ч гэсэн өөр юм шүү дээ гэж. Мэдрэгдэж эхлэв. Тэгээд ингээд тавьширсан гэх юм уу. Тий. Нэгдүгээрт thank you for your trust. Тэг хүн ингээд юм санд одох жоо төлөв зөвшөөрч аваад хийгээд яг хоёлоо одоо ингээд ярилцаа сууж байгаа юм чинь гоё яг би нөгөө нэг яг одоо дээр байх гэдэг яриадсан шүү дээ. Тэгэхээр чи ингээд хамтдаа яг ингээд sync хийгээд тэгээ яг одоо ингэчгэр чинь fresh болчихж байгаа байхгүй. Тэгээ дээрэс нь яг ингээд чи одоо ингээд яг өөрийнхөө бүх бие чаана чи одоо намайг сонсож байгааг ингээд чиний анзаарах чинь бүр ингэсэн байж штэ тий. Түрүүнийхийг бодох юм бол өдөр энд хийсэн нэг зүйл байгаа даа гэж бодоод би сонсож байгаа энэ дараа ямар асуудал асуух уу гэж боддог ч юм уу тий. Тэр бол normal. Ерөөсөө бидний тарих ер нь тэгж ажилтдаг. Яагаад их тохиолдолд normal гэж байгаа хэрэг бидний ингээд үзэж харсан хаана өссөн юу сонсож байгаа хүрээлэн байгаа орчин хинтээ цаг өнгөрүүлж байгаас хамааран бидний тарих кондишнд болоод тэгэхээр тэр кондишн чинь одоо бид нэр ингээд энгийн зүйл гэдэг байгаа байхгүй. Тэгэл үнэн гэж яг юу юм тиймстэй. Чиний үнэн бол чиний л үнэн байгаа байхгүй. Одоо би бол тэгж хардаг. Чи харсан, сонссон чиний итгэл үнэмштэй үндэслээд тэгээ үзэж харсан уншсанаас тэрийг гэхдээ нэг хүн бас итгэж сонссон юмад буулгасан учраас чи тэрийг аваад тэгээ чи тэр хүнийг итгээд үнэлээд тэр хүнээс надаас утга төгөлдөр байж болж чинь гэх юм бол чамд үнэн болоо тэр үннээ чи надад ярьж байгаа шүү дээ. Үгүй эн чи ингээд амьдрал болоод байна ингэсэн чи ингэж юм гээд тэгэхээр яг саяны ярен дээр чинь нөгөө нэг чиний үнэн бол үнэн чи тэгээ өөрийгөө одоо бид нэр ингэж эзэмших юм байна л да. Би хэлж байгаа үгэж гэсэн өөрөө эзэмшээд нэг хэлэхөөр зүгээр нэг сонссон юмыг дамжуулах нэг өөр тий. Тэгэхээр бид нар нөгөө нэг өмнө үнэнгээс биш байсан эсвэл нэг худлаа санагдаадсан гэдэг
тэгэхэд айгүй нарийн нюанс явд юм байна л да. Тэгэнгүүт тэр чинь нөгөө худлагаас санагдаад байсан гингүүт чи зүгээр бас өөрийгөө одоо ингэ тусгал болгож байгаа. Жижигхэн хөв явж байгаа. Нөгөө талаас нь нөгөө хүн бас худлаа байж болно. Яг саний миний ярьсан шиг хэлж ярьж байгаа юм эзэмшиж одоо own гэж ярьдаг шүү дээ. Own хийхгүй байгаа тохиолдолд бид нэр тийм инстинктээр нэг юм энэ юмтай нэг юм окей. Тэгээд эсвэл нөгөө хүн чиг үнэнгээсээ тэр хүний итгэж үнэрч байгаа үнэнгээсээ байгаад тэгээд ингээд чамд ингээд би одоо ингээд юм одоо яг яриад байгаа шиг конвинс хийгээд шүү дээ. Чи миний ярьж байгаа итгэж тий чиний юм энэ би л ингэж итгэж байгаа учраас ингэж байгаа шүү. Гингууд чи ингээд тэрэнд ингээд наашаа татагдаж орж ирээд сонсоод тэгээд чи одоо ингээд итгэж чинь өнөө да. Яа, тийм үстэй. Саяны дасгал дээр жишээ нь одоо тайвширлыг өгөх зорилго бас нэг юм байж болох уу? Сандарч ивэл maybe одоо хэрвээ за би одоо яг өнөөдөр ингээд хост их чинь тий ийгүүх сандралтай. Эсвэл одоо жүжигчин хүн тий одоо ингээд камерны өмнө гарах гэж байлаа гэж байна. Энэ дасгалыг хийвэл бас нэг тодорхой хэмжээний сандрал түвшлийг дарах төлөв мөн үү? Yes, нөгөө талд нь юу вэ гэхээр одоо наад дээр чи intention буюу бидний дотоод одоо өөрсдөө юу гэж одоо шившиж чинь тий. Одоо маа өвөө ингээд жоохон байхад ингээд ямиг ингээд дандаа бэлэгшээдэг. Тэгэхээр чи одоо үе тэр яриа айгүй яригдчих байгаа байхгүй. Яг чи юу тэрэнд шившиж чинь тэр чинь тусгал болно. Хоёулаа энэ улсыг өнөөдөр энэ гоё лаймын аяганд хийсэн байгаа улсыг тий. Ариун ус тий. Holy water гэдэг итгэхэд үнэхээр энэ одоо эсвэл нөгөө ууланд ингээ байгаа ховор ууснаас гойж байгаа усыг аваад ирсэн гээд би итгээд сэтгхүүдээ хилээд уугаад тэгээд миний тэр сэтгхүү ингэж хүлээж авахд бид маань яг тийм байдлаар орно. Энэ ариун ус байхад чи тэгэж бодоогүй энэ эмхтэй надаа юу өгчөө гэдэггүй энэ багийнхаа ер нь нэг хаанаас хийсэн юм бол нэг сонин нэг цэвэрхэн харагдахгүй байх юм. Тэгээд ариун ус байхад уух юм бол тэр үйлчлэхгүй байх. Тэрэн шиг чиний асууж байгаа шиг саяны төлийг чи сандарж байгаа үедээ окей тавьшуулаа авъя гэд тэр чи захиалга өгж штэ. Тэгээд хийх юм бол тэр захиалгын дагуу чамд одоо deliver хийгдэж ирнэ гэсэн үг. Тэгээд наад дээр ч одоо high performance хүмүүс спорт юм уус те. The Kobe Bryant айгуу хийм гэсэн одоо олимпийн хэмжээний левел тоглож байгаа атлет хүмүүс уран бүтээлч хүмүүс сайж үжигчин гэж байна те. Уран бүтээлч хүмүүс. Тэгээд тэр хүмүүс бид нар ингээд одоо жишээ нь бид нар гэж байна би одоо өөрөө уран бүтээлч үжигчин болохоор оруулаад гисэн ш. Миний хувьд бол одоо ингээд айгуу тооцоолог олон зүйлүүд тулгарна шүү дээ зургийн талбай дээр одоо Монголд ирээд ажиллахад би тэнд ингээд тентхийн систем, тентхийн education, тентхийн production юм ингээд сураад ингээд тэгээд энд ирээд нэг ажиллахаар мэдээж ихний 7 хоног culture те соёл маань өөр, хүмүүсийн ярианы хөвнөл маань өөр, хоорондоо харилцаж байгаа байдал өөр, тэгээд мэдээ зураг авалтын хурд өөр, баг өөр те тэгээд нөхцөл байдлыг одоо буцаад адапт хийж авах нь шүү дээ. Тэгэнгუთ тэр нөхцөл байдал чинь миний тарих сүлдээ ингээд annoyance болж эхэлж шүү дээ. Ямар ядаргаад. Эсвэл яагаад энэ хүн ингээд үйл сараа юмэрээд сонсохгүй юм бол эсвэл энэ хүн өчтөр надтай зүгээр энийгээд баярлахаа гоё байсан шүү. Зургийн сайхан байсан маргааш ууцгаа өглөө өрөнгөт би кофе авцээ. Good morning. Сайхан амарсан уу гингууд. Яаж жоор өнгөрч байгаа. Яс би гондсон. Энэ зүгээр бол өнгөт. Энд маань normal зүйл байгаа байхгүй айгүй энгийн зүйл. Бид нар ерөөсөө анзаархад Монголын нийгэм тэр болгон одоо жижиг яриа ярьдаг юм байна л да. Хей өглөө чи сайн явж гин үү эсвэл сайхан амарсан уу те тийм яриа ярьдаггүй одоо elite sense гэж юу тийм үү те монголчууд тгий сан одоо минь одоо би тэгтээ бүгд гээгүй хөвчлэн тэгдэггүй байгаа хгүй соёлд маань миний дурангаар тийм ээ те нэрээ бас айгүй тгий санагдчихэв. Би одоо таньдаг хүнтэйгээ за одоо ингээд таарах болгоно өөр гэдэг гэх юм уу. Заримдаа ингээд ажлын байдлаар таарлуулж бүр айгүй минь байна. За заримдаа нэг годомжинд харуул барыг танихгүй ч өнгөрчдөг юм шиг. Иймэрхүү кейсүүд айгүйх гарч идэг. Энэ талаар айгүйх ярилцчихсэн юм подкастууд ч юм уу эсвэл юм хүмүүсийн ингэж байгаа таалагддаггүй бүр юм хямсгар гэдэг ч юм уу нэг юм ярианууд айгүйх сонсч ирсэн юм байна. Тэгэхээр бас маш их төгөөмөл юм байна л да. Хүмүүс ярьж ийн гэдэг чинь бас тийм орон зай эсвэл тийм үйл явц байна л гэсэн үг байхгүй. Тэгэхээр ч одоо энэ чи яг зөв буруу байхгүй. Зүгээр л
нийгэм тухайн улс чинь нэгээрээ ялгарч байгаа бас хилний соёл те хоорондын харилцаа энэ магадгүй ингээд цаашлаад ингээд зүгээр гоё ингээд чөлөөтэй сэтгэх юм бол цаг уурын байдлаас хамаарат хүмүүс ийм өнгөстэй эсвэл ер нь бид нар бас нэлээд ширүүн ярьдаг штэ монгол хэл те ингээд өөр хэлүүд сураад ирэхээр тэрний илүү ажиглагддаг. Энд байгаа хүмүүс маань тэхгүй бол өөртөө анзаарахгүй чи тэр дотор байгаа юм чинь тэрийг анзаарахгүй. When you're in it you don't know. Тэ бид нар хин нэгний нөхцөл байдал амьдралын тэмцэл зовж байгаа ч юм уу те жаргаж байгаа зүйл байхаар бид нар нэг хараад нэг хэлэх өөр эсвэл нэг зөвлөгөө өгөхөд бид нар айгүй амархан байдаг шүү дээ. Минийс нэг ингээд ингэчүүл уулна. Гэтэ яг хөө мэдээж юу ч болсон тэгээд маргааш өглөө нараа гарна те 50 байгаарэ гэгээд бид нар хэлэх нэг өөр чи өөрөө яг тэр нэг нөхцөл байдалд орцсон байхад чи яг тэгж буцаж өөртөө тэр өгсөн зөвлөгөөгөө өөрөө ингээд одоо биелүүлэх нэг өөр тий. Тэгэхээр чи нөгөө англиар үг гэдэг шүү дээ. Each your own word гэдэг. Тий. Тэгэхээр энэ хоор идэг гэж юу? Хүмүүс ингэж одоо харьцаж байгаа. Тий одоо өнөөдөр дэг харьцсан бол маргааш нэг өөр харьцаад байна гэж шүү дээ монголчууд. Илээд ер нь хүмүүс ингэж харьцсан. Ер нь яг нэг байгаараа л байдаг. Гэхдээ найз яг надад чинь нэг юу жижигхэн засвар хийх, залруулга хийх юм бол Монголд хүмүүс нэг харьцаад өөр харьцаад байна гээг байхгүй юу? Зүгээр миний дурангаар харсан нөгөө нэг тэр хүн тэгж байгаагаа мэдэхгүй байхгүй юу? Өчтөр тэгчээл өглөө ингээд тэгээ би зүгээр миний ажиглалт байхгүй юу? Тэгэнгүүт би буруу зөрөө өгөхөөсөө илүү магадгүй нэгдүгürt ахаал нөгөө нэг тэр зүгээр яг тэгсэн хүний өөрийнх нь гэр бүлийн хүмүүжил эсвэл нийгэмд өөрийгөө яаж авдаг нь байж магадгүй. Эсвэл тэр хүний нийгмийн байдал бидний тэгтээ би энд одоо энэ давтамжийг айгүй их анзаарж байгаа. Ганцхан одоо тэр продакшны өгдөхөөсөө илүүгээр корпоратив ажил дээр байсан ч гэсэн. Тэгээ ер нь жүжигчин хүмүүс ч айгүй анзаарахтай байдаг шүү дээ. Тэгээ би одоо өчтөр найзынхаа офисороо гарч яхад намаа ороо танилцуулаад тэгээд бид хоёр гадаа ланч ичээд буцаад ороход тэр эмэгтэй үүдэн таарахад яг танихгүй юм шиг дүрж байгаа байхгүй. Eye contact ч юм уу байхгүй. Одоо эсвэл өргөж байгаа гарах чинь эсвэл дотор уулзъя гэдэг ч юм уу те Америкт бид нэг богинохон жоок хэлээ зөрдөг ч юм уу эсвэл ураа гэдэг нэг өнгөрдөг ч юм уу. Тэгэхээр чи ингээд нотис ерөөсөө онцлохгүй байх гэж хараад смайл байдаг шүү дээ. Тэгэхээр чин зүгээр ингээд би энэ үдээсээ цагийн өмнө дотор танилцсан шүү дээ гэдэг ч юм уу. Эсвэл энэ хоёр ч одоо хамт ажиллаж байгаа юм. Уралцсан юм болоо, яасан юм болоо. Тий, зүгээр яг тийм үнцөөсөөс харж болж байгаа. Продакшн дээр надад мэдрэгдсэн юм тийм. Тэгэнгუთ ингээд би нийгэмд гараад өөр хүмүүсээс харахаар бас байж л байгаа. Тэгэхээр энэ давтамж байгаа юм чин цаашлууд бидний соёлтой эсвэл бидний хэл юутай өнгө аястай бид нар бас тэрнгээр онцлогтой. Ер нь яг Азууд тийм л дээ. Одоо би нэг бодлын соёл гэж магадгүй үзэж байна. Одоо шаргууд бол ерөөхдөө хүнтэй амар юм nice харьцдаг штэ. Ингээл at least хайтаа тий. Тийм how's it going тий. How's it day тэгээ. Монголчууд бол хөвчлэн нэг юм жижиг яриа биш ээ. Тий, одоо жижиг сажиг яриа ярихгүй байхгүй. Small talk тийм ялангуяа бага байж нэ. Гэхдээ яг надад ч ахаад монголчууд зүгээр цагаанууд гэхээс илүүгээр найзынх нь харж байгаа болохоор яг ингээд Азууд. Аз маань өөрөө тийм. Дээрээс нь би бодохдоо том хотын соёл гэж бодож байгаа. Америкт цагаан хүмүүс ч гэсэн Midwest хөдөөрөө очихоор ийм жижиг яриа ярьдгүү. Зүгээр л би liquor store дэлгүүр орлоо гэх юм бол зүгээр ирээд авах гэж байгаа юм аваа гаралтай ямар олон юм ярьдин гэсэн одоо контекст байдаг байхгүй юу? Тийм шүү тий. Ингэсэн. What? Тэ. Дэнийга окей. Thank you. Зарим хариулахгүй ч юм уу те. Тэгэнгүүт LA ч юм уу, New York ч юм уу, одоо Сан Франциско ч юм уу тийм газруу том хотын соёл байна л да. Тэгээ тэр нь ингээд тэр нэг юм одоо бид нэр ингээд авцсан. Амьдраад ахаар чи хүлээгээд авчиж байгаа ш. Тэгээ second nature болчоор заримдаа бодохдоо Америкийн байдаг гэдэг тусгал ч юм уу. Гэхдээ зарим ингээд одоо Монголд харагдаж байгаа гоё одоо гоё гэдэг нь одоо ийм өөрсдийг авчрахыг зорж байгаа юм компаниуд байна л да. Тэнгуутаа ингээд тэр хүмүүсээ сургацсан байгаа байхгүй юу? Хэлхээсээ ч мэдэхгүй шүү дээ. Ингээд жижигхэн өглөөний 15 минутанд байхад бидний юм жижиг харилцаа эсвэл ажил дээр ажил шүү. Түүнээс гэрт болж байгаа зам дээр төгжүүлсэн тэр энергийг авч орж ирэхгүй шүү гэдэг юм тэр хүмүүст хэлэхгүй бол хөрхий мэдэхгүй ш зарим нь бол. Зарим нь тэр болгон гадагшаа явахгүй, зарим нь тэр болгон ном уншихгүй тий. Зарим нь хин нэгэн хэлээд өгөөгүй, зарим хүмүүст ээж аав нь хэлээд өгдөг шүү тий. Тэгэхээр одоо лид хийж байгаа тухайн багийнхан эсвэл дээшээ ингээд одоо ахлах шат болгоно ингээд тэгээ нэг ингээд ер нь би ингээд санаасаа хийсэн чинь надад ингэж нөлөөлж байна. Би хүнтэй ярихаар ингэсэн чи өөрөөсөө илүү тэр дэвшилтийг олж харж байна, анзаарж байна. Тэгэхээр
би магадгүй чамд бас сонирхч үл энийг ингээ хуваалцъя л да. Тэгээд нөгөө нэг тавыгаа суулгаад тэгээд хүнийг яг ингээ гоё өөртөө тэнцүү болгоод яриад өөрөө нэг ингээ ялгараад байх биш. Тэгэхээр инстинкт нь тэр хүмүүс албан тушаал бага байсан ч гэсэн хүн гэдэг талаараа тий human to human гингот нөгөө хэд чинь шууд юу яаж байгаа байхгүй тэмцэхгүйгээр наа энэ нэг юм гэхээс илүүгээр зөв нээлттэй хүнд өөрийгөө нээж өгдөг. Тэгээд тэрийг тархинд нь ухамсарт нь суухаар дараа нь бид чамд ийм хэлсэн баг чи ажил дээр ийм гой соёлтой бай эсвэл ийм яар гэхээр хүнийг хүчлэх гээд байгаа байхгүй. Тэр яриа явахгүй тэгэнгუთ зүгээр ингээд саяны байдлаар ингээд үрийн суулгаад өгч штеп. Энэ direct буюу шууд ус байдлаар тэгчээд ингэж яхад тэр хүн өөрөө үйлдэл хийж эхлээд өөрөө анзаараад эхлэхээр ч миний бодлоор тэр бол лидерүүдийн бас аягүй чухал чанар гэж хардаг. Тэр нарийн одоо нюансыг олж харж багийнхантайгаа тий холбогдох. Тэ яа тийм шүү. За яа соёл гэснээс элийн талаар ярилцъя. Элээд хэр удаан амьдарч байгаа вэ? Тэнд төрсөн үү? Гүү би Монголд төрсөн. Монгол өвөө мэдэр өссөн. Манай гэр хайгуу олон жил тэнд амьдарч байгаа. Би бас олон жил амьдарч байгаа тий. Элийн талаар гэх юм бол Los Angeles одоо ингэ хүмүүс housing lake би like it's always nice, you know. Цаг хугацаа ингэ нөгөө цаг агаар маань гоё юм чинь тий. Цаг агаар маань дандаа гоё байдаг, хүмүүс дандаа гоё нээж идэг. Тэгээд Los Angeles хот маань өөрөө бас яг ингэ entertainment тэр дундаа film industry-ийн одоо hub нь тий. Ингээд тэрс толинд байж идэг. Илийн болж байгаа мэдээлэл, ерөөсөө дэлхийн мэдээлэл байж идэг их нэг тохиолдолд. Тэгээд Los Angeles хот бол county-гаараа томороод бараг 23 сая орчим хүнтэй хэр том байна тий. Тэгэл дотроо ингээд Santa Monica бол миний амьдардаг хэсэг тий. Тэгээд Culver City гэдэг чинь дээр үед Hollywood байсан хэсэг ингээд явах юм бол одоо Beverly Hills ороод ирэх юм бол хүн болгон бас мэддэг Golden Globe болдог Beverly Hills-ийн bougie lifestyle байж идэг тий. Тэгэл цаашлаад одоо West Hollywood, тэгээд Hollywood, тэгэл мид одоо яг дунд LA хэсэг, тэгэл Koreatown бол одоо K-Town бол дэлхийн хамгийн том солонгос орол Los Angeles байгаа Koreatown. Би зүгээр ингээд жоклээд хэлэхдээ Улаанбаатар шиг байхгүй юу? Улаанбаатарын төв хэсэг шиг гэх. Гэтэ Улаанбаатар одоо маш том гайхалтай том хот болсон байна тий. Тэгээд цаашаа downtown LA одоо downtown гэснээс маа downtown-ыг яг хүмүүс жоохон talk shit хийдэг л дээ. LA downtown гэдэг. Тэгээд situation тэгээд yes маа downtown одоо гоё Сидней шиг ч юм уу эсвэл Чикаго шиг ч юм уу Нью-Йорк шиг эсвэл Сан Франциско шиг тий. Энэ гоё том хотуудын даунтаунууд яагаад үзэсгэлэнтэй байдаг гэд би анзаараад өөртөө анзаархаар надад тэр болгон дандаа юм нэг юутай байх. Нууртай эсвэл далаатай. Манай тийм байхгүй байх. Тэр чинь бас ингээд юмыг устаа ингээ хамт яваад ингээд амар гайхалтай харагдуулаад байна. Би зөв хөвдөө бодсон. Ингээл харахаар Чикаго, Сан Франциско, Нью-Йорк тий дандаа юм усттай холбогдолтой том брижүүд байж идэг. Манай тэр гоё зүйл нь болохоор ч яг баруун эрэг рүү голчхор нөө Santa Monica, Venice, Malibu, тий Malibu гэл доошо Manhattan гэж явчихдаг. Тийм тэгэл энэ бүх дурдсан газрууд маань одоо шийдлээд бас байжсэн гэсэн тий. Тэгээ очижсэн хүмүүс бол одоо мэдж байгаа яг жижигхэн ингээд одоо монголоор бол дүүрэг маань өөр өөрсдийн гэсэн яг өнгөйстэй соёлтой амьдралын хэм маягд нь өөр. Тэгээ тэнд амьдарч байгаа хүмүүсийн одоо нэг юм амьдралын лайфстайл нь бас өөр гэж хэлдэг тий. Тийм шүү. Би El Camino сурдаг гэсэн. Тэгээ Torrance гэдэг. Yes. Одоо хэсэгтэй. Бас урд зүг далаар гоё юм тий. Гэтэ Grove-ийн яг урталт амьдарч байсан. Бэнтиг амьдардаг гэсэн. Гэтэ яг тэр Library гэдэг штэ. Library-гаас Park Library. Тийм. Library-гаас Torrance руу явах энэ аялал залбар амар баг бүтэн цаг явдаг. Тэгээ автобусанд сууж явдаг. Тэгээд нөгөө Crenshaw юугаар явдаг. Boulevard-аар явдаг. Амар нэг Аз жижиг охин хамгийн урт автобусны хамгийн урт сууцсан. Автобусны дотор ингээл хардаг ингээд харагдаж байгаа. Өвсөд татна. Хоорондоо хэлтэн, бодолтон. Тэгэл nobody cares. Тэгээ ингээд ард юу ч болж лээсэн. Тэгэл би урдаа жоохон айлттай. Тэгэл нэг захаас нөгөө зах руу хүртэл ингээл явдаг гэсэн. Тэгээд амар тийм одоо хэсэг болгон шал өөр амьдралууд байдаг. Юм шиг санагдсан. Одоо Library Grove бол бүр амар гоё газар шүү дээ. Надад бол ингээд нэг юм Grover Moller зүгээр ингээд
холхин гэдэг шүү дээ. Ингээл зүгээр алхаж явах нь бүр амар гоё гэсэн. Тэгээд Torrance Morris одоо тэр Crenshaw тэр хэсгүүдээр Compton тэр хэсгүүдээр явах бол явъя ч гэж боддог байгаагүй. Гэхдээ сургууль руу ялчгүй дамждаг гэсэн явдаг гэсэн. Santa Monica бол бас pier тэнд бол ингээд зүгээр л өглөө хөвтөж явах нь peaceful байдаг гэсэн. So how's Santa Monica? Santa Monica area. Yeah, Santa Monica. Амьдралын lifestyle ер нь бол ингээд хүмүүс тэнд одоо өглөө юу хийж гин, өдөр юу хийж гин, орой яаж hangout хийж гин. Тэгээ одоо бич дээр хүмүүс ингээд өглөө гүдэг үү, тэгээ эсвэл өдөр ингээд хүмүүс цайны цагаар ланчаараа юу хийж гин те. За орой эсвэл энэ оройны lifestyle, орой шоу цэнгээд юу болж гин. Santa Monica өөрөө маш гайхалтай бод. Миний өнцгөөс бол тэгэл World's Famous City тий. Яг LA-с бас салахгүй яг тэр Америкийн анхны 66-гийн хурдны зам явсаар байгаа Santa Monica Pier дээр дуустал. Тэгээд Los Angeles очиж байгаа хүмүүс Santa Monica Pier дээр очиж LA-ийн гоё Vanilla Sky-г харж идэг тий. Тэгэл тэнцээ байгаа Muscle Beach гэж одоо workout хийдэг, activities өнөртөг хүмүүс бол ингээд бүх зүйлүүд байж идэг. Тэгээд Santa Monica-гийн lifestyle болон зүгээр visit хийж байгаа хүмүүс очих мэдрэмж хоёр маш ялгаатай. Яг тийм амьдрах зүгээр өдөртөө хүмүүс эсвэл тэнд аялаад очиж байгаа хүмүүс үзэж харж байгаа зүйл тий. Тэгээд би өөрийгөө дээрээ тэгээд дараа нь яг тусгал болоод ерөнхий юм яри хүмүүсийг ярих бол амархан шүү дээ тий. Миний одоо яг юм аяг гэх юм бол айгу маш актив байдаг. Тэгээ би одоо өөртөөгөө одоо тулж ажиллаж өөртөөгөө хэрэг гүнзгийрснээрээ чамтай би илүүсээ ойлголцсон, та нартай илүүсээ ойлголцсон, та нарыг илүү би ойлгож мэдэрнэ. Холоо сайхаас илүү өөрөө сайх юм байна гэдэг дүгнэлт ойлголт одоо амьдралын ханжирууны дээр одоо мэдэж тэгээ тэмтэйгээ санал нэгдэж тэгээ тэн дээрээ ажиллаж одоо явж байгаа байхгүй. Тэнгуүч одоо миний өглөө бол би өглөөний хүн маш ирцэрдэг. Тэгээд өглөө сэрх болгонд одоо heat workout гэдэг ингээд айгүй нэг эрчимжүүлсэн одоо хөлнөөс толгой өрсөн юм биенийхээ жингээр хийдэг тасгал байдаг. Тэрийг одоо би 2026 он хэрсэн 6 жил нэг ч өдөр тасралтгүй хийсэн. Энэ тохиолдолд мэдээж бас тэ окей аялах тохиолдол байна. Зураг авалттай явах хүн энэ тийм бас парадах үе байна. Тэр нөхцлүүд яаж ийн гэх юм бол биенийхээ жингээр юм чи надад нэг ийм газар байх л болж байгаа. Би онгоцон дотор хийжсэн. Онгоцны буудлын дээр хийжсэн. Нислэгээ үлээх те. Эсвэл найзындаа крашчих найзындаа хийжсэн. Тоглолтоор явж байхдаа явж байхдаа хотел рүүм дээр хийж шаардж байхдаа өглөөсөө тэрийг одоо яг нэг хүн чи юу яаж штэ түрүү хэлж байгаа шиг нэг би эзэмшигсэн штэ оун хий те. Шаардж байгаа шаардлагатай үрдэх хүн оун хийх те. Тэгэхгүй fuck яагаад өчтөр уучваа. За өнөөдөр алгасан ихээс илүү окей just түрүү нэг амьсгал ингээд тэнцдэг гэсэн шүү дээ. Хүлэн зөвшөөрөө тэгээд тэрнийг өчнөө өвдөлттэй ч гэсэн тэрэн дундаас нь үзэсгэлэнгийн олъё. Гоё нь юу байгаа энэ өвдөлтөнд дунд те. Энийгээ санаараа дараа те. Тэгээд яг тэр тасалаа хийгээд тэг чин тэр 10,000 за ганцхан өдөр гэдэг юм гоё те. За ганцхан өдөр болчих. Айгуу чүгэмэл яриа байдаг шүү дээ. No more те. Хамга сүлийн удаа гэж эсвэл найз нь байхгүй. Тэг хүн за тийш явах юм бол тэр яг хулганы нөх шиг урт яриа ингээ бүр холдохгүй байна л да. Тэгэхээр яг нөгөө буцаад дасгал дээрээ тогтох юм бол биенийхээ жингээр яг ингээ хөлнөөс толгой өөрлөг ингээл сквата тэгэл өвдгөө өндөр өргөөл тэгэл яг ингээ нөгөө бурбей тэрийг хийгээ явцдаг. Тэгэд энийгээрээ эхэлдэг. Тэгээ би айгу тогтмол гүйдэг болсон ковидоос хойш. Тэгээ одоо 6 жил тогтмол гүйж байгаа бас 3,000 орчим майл гүйсэн байна. Вау. Тэр чинь нөгөө одоо энэ технологи байгаа юм чи апн дээр ингээд трак хийгээд нөгөө жижигхэн зүйл хийгээлээ тэд нар чинь ингээд бид нар одоо нөгөө PC дутуу үнэл хийдэг чинь тэр л юм байна л да. Би тэгэл өөртөө одоо ингээд сая 2026 он гарч явах харангууд вау 3,000 майл те. Чиний 3,000 майл гүйдээ эсвэл гүйсэн хүнийг ингээд хэлэхээр би гүйдгүй юм байсан бол вау 3,000 майл амар урт хугацаа тий. Тэг хүн биеэрээ ингээ гүйж байгаа юм. Одоо энэ чиний уус сууж байгаа. Болохоор тийм ч юм бол бүр маш том аялсан. Тэгэхээр энэ миний энэ бие юм ах үед 3,000 одоо майл гүйцэн байгаа байхгүй. Тэгэхээр чинь бидний энэ бие мах үед ямар нэгэн одоо үнэхээр чи түрүү хэлж байгаа шиг committed буюу тий шийдэмгий байж чадах юм бол бид нэр юуг бүтээж чадах тий. Хүмүүс тэгдэж штэ
бүх зүйл ер нь боломжтой тий. Чи үнэхээр өөрөө яг итгээд өөрөө шийдээд тэгээд өөрөө хариуцлагатай байгаад одоо дисциплин гэдэг зарчимч байгаад тий. Тэгэх юм бол бид нэр бас Майкл Жордан шиг эсвэл Коби Брайант шиг тий эсвэл одоо Олимпийн хэмжээний хүмүүс шиг байх боломжтой. Яг бид нар бүгдөө л яг адилхан Бурханаас өгөхтэй энэ device энэ гайхалтай хүн гэж зүйлийг авцсан учраас тий. Тэгээд тийм гүдэг болсон гүдгээ задлаа дараа нь ер нь бол одоо нэг юм гол лагер vibe-тэй гэх юм уу? Santa Monica residential area тий яг ингээд гарахад би гадаа гэрийн гадаа нүцгэн байж идэг тий тэгэл гараал хаалгангуул ингээд байж идэг тэгэл хүмүүс тэрнгээр амьдарч байгаа хүмүүс бол ерөөсөө ихэнх нь яг ингээд амьдралаас одоо өөрсдийнхөө өдөр тутмын амьдралыг яг чухал амьдралаас одоо нөгөө enjoy тэнчнээсээ гой сайхна мэдрий гэсэн тэгээд анзаараад хахад хийдгээ одоо хийгээд нэг амьдрал хүн ингээд нэг сүртэй болсон гэдэг нь шүү дээ. Тийм хүмүүс айгүй их байдаг маа одоо эргэн тойрныхан өглөө эрт гараад алхаад нохоогоо салхилуулаад дараа нь кофегоо явж уудаг нэг ажил тий. Тэгээд өдөр нь одоо хийх ёстой personal ажлуудах юм йогоо хийдэг юм уу эсвэл зарим нь санхүүгийн ажил хийдэг бол санхүүгийн ажлаа хийгээд зарим нь болохоор одоо явж тераписттэй үзүүлдэг физикал юм хийлгдэг бол хийгээд тэгээд орой олонгууд нь дийнэртэй явдаг нь бас одоо өөрсдийнх нь яг амьдралын нэг соёл амар хөөрхөн өндөрнөстэй хүмүүс ингээд тэрийг яг ажил болгоцсон дийнэртэй яваа тэгээд хүн өөрөөсөө тийм өөртөө хязгаарлаж болохгүй юм байна л да бид нэр хөгшөрж ийн гадуур хоол идэ яах юм эсвэл хувцас өмсөхгүй бид нар грэс ап хийж явах хэрэгтэй тэгээд ингээд явахаар бидний нөө тархичин тэрийг авахаар бид нар чинь нөгөө хийх ёстой юмудаа хийгээд ахаар чинь окей бид нар бүгд ажилтаа яваад байна шүү дээ энэ би бодлууд тий тэгэхгүй ингээд хязгаарлаад өндөр настай болсон гэртээ байж эсвэл би юу яах юм ингээд ахаар өөрийгөө ингээд хойш нь тавиалахаар бид нар ингээд нэгдүгээрт оюун бодлороо ингээд хөгшөрн өөртөө хязгаарлан нийгмээс холдно тэгээд ирэхээр нөгөө нэг мөрөн дээр байгаа эсрэг талын нөхөр чинь гарч ирэл за яах за дараа болъё зүдэртэй тэгэнгуутаа тэгээд нөгөө гайхалтай хүчтэй одоо бидний гарт байгаа тэр зэвсэгч утсаа гаргаад энэ аялаад ах юм энэ ямар гоё бий те энэ ягаад oh my god за гоё мó бүгд Монголд очсон юм уу гэдэг Монголын зүүнч гоё л да гэхдээ зайл би очиж яах юм гэдэг ч юм уу те одоо ингээд хүний тэр нөгөө бодол ингээд нэг юм дээр төвлөрөхөөр одоо би хэлэх тууштай ингээд найз нөхөдтэй эргэн тойронд where focus goes energy flows. Тэр одоо бидний төвлөрөл хаана тэнд бидний энерги хөвөрж идэм байна л да. Тэгэхээр яг сая ингээл одоо нэг негатив юм хараад эсвэл хүнийг бид нар ингээл атаархаад ирэхээр ерөөсө тэр чигээр бидний биеэр одоо тэр энерги одоо энэ урсж байгаа юм чинь сөрөг болоод тэгээ атаархал дээр төвлөрөөл энэ ямар зөв охин бэ гэдэг тэгчээ те. Тэгээ Санта Моникагийн лайфстайл бол би бол одоо яг хүн өөрөөсөө инвестмент хийж хөв нэмэр оруулдаг хүмүүс айгүй их байдаг. Тэр нь мэдээж яг тэрэнд хүрэх гэж одоо нэг артлын түүхэн зөндөө одоо ажилласан зөндөө олон зүйл дээр зөндөө олон парид өггүй гэж хэлсэн тий зөндөө олон сайхан зүйлүүдээс татгалзаж иж одоо хүн ингээд байр суурь болоод тэнцвэртэй болоод тэгээд тэгэнгүүтээ одоо окей би тий амьдралын бүтнээр нь би дүүрнээр нь одоо enjoy тий тэгээд яг ингээд энэ байгаа мод энэ байгаа цагаар нейбр одоо энэ эргэн тойрны арчлаа тий тэгэл энэ яриагийн гот надад бас дандаа ингээл тусгаал би хуваалцдаг зүйл өнөөдөр бид нийгмийн шүүмжлэхээс илүүгээр яг өөрсдөөсөө эхлэхтэй тэгэл Монголын бас үг гэдэг штеп одоо гэрээсээ төрөөстэй тэгээд англи дээр ч гэсэн байдаг set your house in the right order then criticize the world тий тэгэхээр бид нар ороохаас эхэлдэг гэж боддог тэгээд зарим ингээл да гэдэг хүмүүсийг харахаар би бүр гэртэн ороо үзчихмээр санагдаад ороороос. Зэг хараас юу гэдэг. Яг юм лайф коучтэй ярилцж юм шиг надад айгу тийм мэдрэмж төрсөн. Яг үндэ яг хоо энэ зүйл надад айгу таалагдж байна л да. Ингээд залуучууд ялангуяа үзвэл тэ ингээд нэг юм inspiration авсаа тэ ингээд вау ингэсэ гэдэг юм ер нь баг энэ мэрэгжил бас тэ сайд хаслыг болохоор ч юм шиг санагдахгүй байна. Жүжигний мэрэгжил чинь яг минийхаар бол одоо үнэхээр гүнзгий төвшөнд тэгээд тэр мэрэгжил гэдгийг ингээд задлах юм бол бид нар ч одоо дахиад нэг
хүн гэдэг зүйлийг тусгал болгож штэ. Тэгэхээр чинь бид нэр эхлээд энэ нөхрийг нэлээд сайн ойлгоод те бодлуудын бид нар хаана одоо emotion гэж хаана байгаа хаанаас ирээд байгаа бид нар тэрийг захираад байгаа мó эсвэл хүчлээд байгаа мó те одоо манай жүжигчний юунд бид нар ярьдаг л да emotion-ыг бид нар ерөөсөө control эсвэл force-ийг хүчлэхгүй харин бид нар command өгдөг юм байна л да. Тэгэхээр одоо эдгээр ингээд энэ зүйлүүд excuse me энэ зүйлүүд тэгэл одоо миний дизайн гэх юм уу те Nobo гэж залуу би яг нэг клик хийсэн гэсэн шүү дээ. Би ер нь холоос хагаад байхгүй яг өөртөө гол тулаад өөрийнхөө учрыг олчих юм бол ер нь та нарын учрыг олчих юм байна гэд. Тэгэхээр одоо энэ хуваалцж байгаа зүйлүүд нэгдүгээр чинь онцсон баярлалаа те бас сонсохоор зүйлүүд байна хэрэгтэй гэж бодож байна. Хүмүүс сонсоосоо үзээсэй гэж байна те. Тэгэхээр холоос ингэж хайж ярих эсвэл хин нэгний амжилтыг ярихаас илүү өөрийнхөө имийг яриад надад сууж байгаа амар тухтай байгаа. Тэ. Yeah, what a journey. Тэ айгуу гоё. Тэ надад бас яг төрсэн сэтгэл төр өөртөө их айгуу хайчсан юм байна. Айгуу юм одоо философи талаас ч гэх юм айгуу юм судалсан юм байна, уушсан юм байна. Тэр айгуу сонирхт юм байна. Философи талаас их илүү, psychology талаас илүү одоо self development гэж тэ. Тэр тал дээр айгуу мэдлэгтэй залуу байна гэж бодлоо. Хоёулын ч одоо яриа уулна гэдэг нөгөө илүү ярих гэж чаал яаж хийж аал ингэ. Тэр юм руу ороод байна тий. Харин тий. Тэгэхээр наа чи амар сонирн байгаа байхгүй юу? Яг нь сонирн гэж надад нэг сонирн биш үс ойлгомжтой. Юу вэ гэхээр энэ формула хувийн лайфстайл, хувийн хөгжил, тухайн томоотын амьдралын хэм маяг байсан ч банкны мэрэгжил байсан, жүжигчний мэрэгжлээс энэ формула тэр явж байгаа зүйл яг адилхан зүйл яваад байна. Хүн өнөөдөр өөртөө сайжирмаар байна, бусдыг ойлгомоор гэж байгаа зүйл тэр яг тэнд одоо уйлдж байгаа чи сонсоод сурчих юм бол эсвэл чи өөрийгөө анзаараад сурчих юм бол чиний хийж байгаа ажил, бизнесийн ажил тэгээд дээрэс нь гүйцэтгэлтэй бид нар нэг аяг угаахтаа ч гэсэн ингээд үнэхээр сэтгэлээсээ угаа. Гэмиг сэтгэлээсээ би дуртай зүйлээ хиймээр байна гэдэг. Дуртай зүйлээ яг хиймээр байгаа чинь чи ихлэ дуртай зүйлээ юу хийх гээд байгаа вэ? Эсвэл чи юмд чин сэтгэлээсээ хандаж сурах юм бол магадгүй тэр зүйл чинь тодорч гарч ирнэ. Тэгэхгүй бид нар ингээд нэг мөрөлдж юу юм гэхээр өөрийнхөө яг ингээд дуртай зүйлээ хийгээд тэгээд яг санхүүгийн эрхчлөөнд хүрээд тэр нэг гоё эмгтээтэй ингээд суугаад гээд амар ерөнхий байгаад байгаа. Дуртай зүйл чи яг юу юм? Exactly. Наадах чинь би яриад байна. Тэгэхээр яг нөгөө нэг түрүүн ярьсан шүү дээ. Psychology гэж байгаа. Нэг амар том одоо psychology ном эсвэл юм одоо сургууль эсвэл хүнтэй ингээд хахаас илүүгээр яг л нөгөө нэг жижиг зүйлээс эхлэх юм байна гэж бодсон. Өөрийгөө яаж дийлэх. Нөгөө нэг гүйж эхэлсэн. Нөгөө өглөө болгон таслахгүй гэж байгаа нэг 10-аас 15 минутын тасгал. Сая хоёулынгийн амьсгалын тасгал тий. Тэр бүхэн чинь ингээд би энэ нэг зан төлөв өөрийгөө илэрхийлэх гэж байгаа зүйлүүд чинь миний гар дороор нөгөө өдөрлгүүдээ бүгдийг таньдаг болоод ирж байгаа юм. Энэ дээр за энэ дээр би өөрөө жоохон ингээ хортлол энэ дээр багсчихтай. За ингээд окей би одоо нэг сонсчихъя тий. Гэтэ заавал тэрийг ингээд тооцоолохгүйгээр энэ дээр чинь ингээ хүүрээд байгаа. In the flow. Жүжигчний сургууль сурлаа. Сурсан. Энэ талаар заадаг уу? Одоо эмошныг түрүү юу гэсэн бэ? Захихгүй. Тэгээ бид нар захихгүй тушааж болдог гэж манай сургууль одоо чинь. Тэр нь гэхдээ яг би New York Film Academy төгссөн. Тэгээд тэрний дараа одоо би сая энэ уран бүтээл ажиллагаа ирсэн байгаа хугацаа хүртлээр илүү гүнзгийрүүлээд сурж байгаа. Meisner, Sanford Meisner-ийн техник гэдэг Америкийн бас хэд хэдэн яг үндсэн жүжигчний техникүүд байдаг. Тэн дээр одоо жишээ нь яг Meisner-ыг би лүүдэлхүү ингэж сонгоод суралцаад гүнзгийрүүлээд сурсан байхгүй юу? Сураач явж байгаа цаашдаа. Тэгэхээр тэн дээр одоо жишээ нь Meisner-ийн техникийн нэг онцлог нь бид нэр одоо ийм давтамж дээр тэгээд repetition гэж ярьдаг. Тэгээд бид нэр одоо яг сонсох, хариулах. Одоо би чамд ярих чинь намайг сонсоод байна шүү дээ. Яг тэгвэл бид нэр амьдрал дээр яг л тэгдэг. Listening and answering. Тэгээд өнөөдөр repeat хийж байгаа одоо давтамж нь ихэр чи над руу харж байгаа, чи над руу харж байгаа. Чи намайг сонсож байна. Чи толгойд өгч байна тийм үү? Би толгойд өгч байна. Чам таалагдж байна тий? Чи инээж байна тийм үү? Гэт ингээ явцдаг. Тэгээ энэ маань гэхдээ яг бүх зүйл нь биш. Энэ маань зүгээр ингээд тухайн хоёр уран бүтээлч ч юм уу тэр би хоёулаа түрүүн амьслын цэслэгээд нэг хоорондын синк хийсэн шүү дээ нэг пэйж. Тэр шиг хоёулаа ингээд холбогдож эхэлж байгаа. Одоо жишээ нь хоёулаа ингээ кино тоглох гээд гэсэн мэт өмнө нэг ч уулзаагүй шууд ингээд intimate scene ч юм уу эсвэл ингээд хоорондоо одоо 15 жил амьдэрсэн хосууд гэдэг тэгсэн чинь тэр connection байхгүй. Тэгэхээр чинь одоо үнэхээр
мэрэгжлийн байгаад ч гэсэн тэр нэг орчноо бид бүтээх байхгүй chemistry-га бүтээн эндээ окей өөрийнхөө амийг хийн тэнгууд зүгээр simple төгөөд тэгээд хасаа ингээд би чамтай ярихад чи ингээд баг бар холбогч байгаа гэж над руу харж байгаа юм чи толгоо тохиод тэгж байгаа чам таалагдчих чи инээж явахгүй тэнгууд би инээж чи инээж гэдэг ингээд ийм тэгээ энэ маань цаашлах юм бол одоо emotional preparation дээрээс нь бид нэр in the moment байх moment to moment яг одоо байгаа нөхцөл байдлаас яг ойлоо бол одоо яг энд ингээд ярьж явах тий түрээс тэр камер эсвэл одоо энийг дуусгаад өөрөө найзуудтайгаа хангаут их ч юм уу эсвэл нэг нь медитейшн хийж байгаа ч юм уу тэр зүйлүүд байхгүйгээр тий яг ингээд moment to moment тэнгуүч үжний үн дээр одоо энэний дараа би ингууд амар хүчтэй ойрлно эсвэл энэний дараа би хаалга саваа гарна тэр гэдэг зүйл бодохгүй байхгүй яг би чамтай ингэж байгаа тэр хаашаач эргэж болно амьдрал дээр тийм үү гэхдээ тэр хаалга яаж савж болно тий яг тэгэхээр энэ яг эндээ хоёлаа ингэ байгаад тэгээд дараагийн зүйл инхээр яг амьдрал дээр бид нар тооцоолоогүй явдаг шиг тэдрийг бид нар одоо train хийж practice хийж ойлгож ин гэсэн үг байхгүй. Тэгээд өөрөөсөө одоо нөгөө нэг overcome хийдэг. Ихэнх зүйлүүд нь бид нараас нөгөө олон нийтэд хуваалцдаггүй. Яагаад вэ гэвэл одоо дэргэжлийн жүжигчид тэнгэр сурах гэж юм бол тэр мэдрэмжийг анх тэр авах мэдрэмжээр л авах хэрэгтэй байдаг. Тэгээд бид нар нөгөө нэг одоо confidentiality гэдэг шиг нууцын зэрэгэл гэдэг шиг. Гэхдээ бид нэр амар нуугаад ингэхгүйгээс илүү чи майснаар сурахгүй бол яг би чамд зах зугаас нь одоо тусгаж болно. Гэхдээ тэнцээ бас юм honor буюу хүндэтгэл явж идэг. Энэ эзэмшсэн техник тэрийгээ бид нар үнэлж одоо хүндэтгэж байгаа. Тэгээд тэрийгээр сурах гэж байгаа тэр хүмүүсийн бид нар одоо энэ community бас уран бүтээлчд маань тэрийгээ одоо ингэж хүндэтгэж явах нь бичгтэйг хөл гэсэн үг. Тэгээд нөгөө талаас нь дөнгөж хамгийн ихний шатнд бид нар хүн өөрийн гэсэн opinionтэй буюу өөрийн гэсэн үзэл бодолтой байхаас эхэлдэг. Дөнгөж ингээд үсэг зааж эхлэхэд тэнгуут бид нар нийгэмд байхдаа ингээд би чам руу хараад юм хэлж чадахгүй, үннээ хэлж чаддаггүй байхгүй. Чи ингээд гоё байна гэд их тохиол бид нар дандаа nice юм ярьдаг. Яг үндэ чи ингээд одоо би чам руу хараад ингэж жагаад чи ус чин чам зөхөөгүй байна гэд хэлэх. Тэгээд тэрийг чи хүлээж авах. Тэгэхээр бид нар нөгөө уран бүтээлч хүн болж байгаа тохиолдолд бүх сайнтай муутай мэдрэх байхгүй. Түнс дандаа гой сайхан харагдах биш тий. Тэгээд чи тэрийг авангууд чам тэр мэдрэмж юу төрүүлж байна. Камер байгаа тэгээд магадгүй яа яг жишээ болгоо хэлж байгаа гэсэн тий би өөрөө өсөл таалж байгаа шүү гэдэг ч юм уу. Тэнгуү чамд юм төрж байгаа ш. Тэгээд гэхдээ би тэрийг шууд чамд хэлэх тий. Яг би одоо хэлж чинь тэгээгүй хүн ойлгоогүйснэ. Өө чиний над юу ч зангиач зөхөөгүй шүү дээ. Өнгийн ягаад ингэ тааруулж өмсөөгүй гэдэг ч юм уу тий. Тэгээ тэр шууд honest хэл сурах чи хэлэхдээ өнөө чинь өмд чи амар үрчийсэн шүү дээ. Хүсэж сурах болсон байна. Тэгэхээр бид нар яг тэрийг ингээ улаан нүүрэн дээр авах тий. Эсвэл гоёг сурцсан улаан нүүрэн дээр авах. Тэгэхээр яг тийм нарийн нюансуудаас эхлэхээр бид нар хүн одоо байхын зүйлүүдээ одоо ингээд бүгдийг нээгээд ингээд үзэж ийн гэж би харж байгаа юм л да. Гэхдээ мэдээж жүжигчний мэргэжил өөр техникүүд байдаг. Би бол одоо тэр тал руу илүү гүнзгийрүүлж одоо сураад суралцаад цааш нь авч явж байгаа. Тэгээ чи нөгөө асуусан шүү дээ. Жүжигчний мэргэжлийг чиний одоо энэ байгаа нөхцөл байдал эсвэл чиний одоо хуваалцаад байгаа зүйлүүдтэй хэрэг уялддаг вэ гэвэл миний ертөнцид миний сонгосон одоо journey дээр бол yes. Тэгээ би энийг айгүй чухал гэж боддог. Ерөөсөө зураг авалт ч гэсэн би залуу уран бүтээлч тэгтээ ингээд өөрийнхөө экспириенсээр хахад жижигхэн зүйлээс эхэлнэ. Тэрэнд байгаа баг хамт олон яаж юм хийж гин. Заавал энд байгаа найрлагч DP гэхээс илүүгээр тэнд байгаа гафрин эсвэл тэнд байгаа зүгээр кичнийг ран хийж байгаа хүүхдийн нэрийг энд уран бүтээл гарахтаа нөлөөлнө гэж би хардаг. Жүжигчний мэргэжлийг яа сонгох вэ? Баста. Юу одоо яг нэг өсвөр наснд байхад те ямар мэргэжлээ болох юм миний хүү гээл. Манай өвөө би өвөө мэтэй маш ойрхон хүүхэд. Тэгэл өвөө миний хүү ямар мэргэжлээ болох юм бол би нэг өглөөс хол цагдаа болно, нэмч болно гэдэг. Энэ бүх мэргэжлүүд те. Тэгээд ингээл бүгдийг болмоор юм шиг тэгснээ надад нэг тусгасан юм жоохон томроод 13 4 үзнэ. Би 9 to 5 гэдэг юм надад амар сан таалагддаг байхгүй. Одоо тэг 9-5 цаг нэг тест 5 дахь өдөр тэгэхээр чи ямар уйтахтай. Тэгээд би яагаад энэ бүгдийг нэг доор хийж болохгүй юм гоо чинь. Окей, жүжигчний мэргэжил гэдэг чинь мэргэжлээр дамжуулаад бүх мэргэжлийг бас ингээд аялах, одоо судлах, тусгах боломжтой юм байна гэдэг. Тэгээд томрох тусмаа ингууд эн чинь би өнөөдөр тэр мэргэжлээрээ дамжуулаад би өөрийгөө ч олж мэднэ.
Тэгээд дээрээс нь чинь энэ амьдралд биелэхийн хамгийн үнэхээр үзий ядагдсан хамгийн муу залууч байж болно. Эсвэл хамгийн ухаантай хүн байж болно. Тэгвэл эн чинь цаашлаад ингээл өсөөл яваад байгаа байхгүй одоо ингээл би томрох тусмаа ойлгоод чи ихлээл ингээл төсөөллөөсөө ингээл яваад ш. Тэгэнгუთ улам ингээл тийнейжер болоод ирэнгუთ эн чинь хамгийн том зэвсэг юм шүү дээ кино урлаг гэдэг чинь. Сая-саяарн суулгачаад үзүүлээд бүгдийг нэг эмоционалаар зүг аялуулад ингээд савуулаад тэгснэ бодсноо тэрнээс хүн амьдралаа засаад өөрчлөөд эсвэл зарим нь санаа аваад тий тэгээ эсвэл нийгмийг өөрчлөе гэж байгаа юм бол тэр кино өнөөдөр бид та нар өөрчлөгдгээд ингээд шийдвэр гаргадаг хүмүүс нь шуурхаа уралзаарлаад ингээд эсвэл баахан ингээд сургалт семинар явуулаад байхаас илүүгээр түрүү нөгөө би чань энд ярьжсэн шиг одоо indirect буюу шууд бус утгаар кино тавьчихар хүн кино үзээд тэгснэ өөрийнхөө аваад хин нэг нь тушаахгүй байна шүү дээ. Тэгмэд өөрөө тэр өөрчлөлт хийх сонголтоо өөрөө олд сонгоод тэгээд хин нэг нь хэлбүүгээр оролт яваад блосноо жоохон дасгал гэж байгаал та. Эсвэл тэр ном уншаад эмхтэй ингээд ном уншаад эмхтэй хүн ер нь өөрийнхөө юунд дуртайг мэддэг. Тэгээд нэг юм зүйлдээ тууштай нэг юм цуглуулдаг, зураг зурдаг ч юм уу байхаар айгүй үндэстэнтэй харагддаг юм шүү дээ. Тийм эмхтэй би ер нь болно гэж нэг жоохон охин ч юм уу. Тэнгууд нэг эрэхтэй ер нь тийм эмхтэй айгүй гоё ертөнцтэй байх. Би тийм эмхтэй ер нь амьдралдаа уулзч одоо миний таалагдах эмхтэй тийм байна гэдэг ч юм. Амар олон инспирэшн ингээд бүх левел дээр явж идэг. Тэгээ муу одоо амар алуурчин ч юм уу амар одоо негатив хэсгүүд байгаа шүү дээ кинонд гарч байгаа. Тэр бидний амьдрал тэнд байгаа одоо disabled те хөл гаргүй эсвэл амар уур цааштай сэтгэлийн өвчнөд эсвэл ээж аваад эсвэл тэр уур хилэнгээр хин нэг алж гин те тэр зүйлүүдийг бид honor хийж байгаа байхгүй. Тэрийг хүндэтгэж тэгэж ийм тусгал болгоод тийм хүмүүс ч гэсэн энэ нийгэмд байгаа. Тэрнээс айж юм эсвэл тэрийг үзье гэхээс илүүгээр тэднийг байдгийг нэгдүгürt мэд хоёрдугаар тэр хүмүүс бүхэн шалтгаантай байгаа. Зүг зүгээр байж байгаа ийм амар уур-цартай болоод энэ нөхрийг бадж аваад зодоод эсвэл тэрийг аваа шидэж байгаа биш. Юм болгоныг их хэцэг байж тэр хүнийг нэг тийм болгож байгаа нийгэм байна эсвэл тэр хүн байна. Өнөөдөр хин нэгэнд хатгаагүй бол ингээд нөгөө нэг өтчихсэн ингэж харуулцахгүй шүү дээ тий. Тэгэхээр ямар нэгэн байдлаар чи надад нэг юм өгсөн учраас би чам руу чи яагаад ингэж байгаа гэдэг юм ярьж байгаа байхгүй тий. Тэгэхээр одоо ингуул тэр давхаргууд чинь тэнд бас явж байдаг тий. Тэгээл зарим нь тусгал болгож аавн, зарим нь болохоор сайн гоё кинонууд, сайн уран бүтээлүүд одоо ийм зүйлүүд үлдээ гэж би хардыг. Үлдээдэг, би ч өөрөө тэгж хүлээж авдаг. Бас кинонд хайртай, дуртай хүмүүс бол энийг бас санд нэгдэх ба. Нөгөө талаасаа бид нар нөгөө нэг Pilot дээр тавьчих юм бол тэгээд нөгөө нэг soap drama-нуу те ингээд тэргүй үедээ ингээд гоё gossip яриад тэгээд юу үлдсэн юм бэ? Хайраа 2 цаг. Гэхдээ миний хувьд хайраа 2 цаг. Магадгүй чиний хувьд тэр 2 цаг чинь чиний хийсэн сонголт учраас чамд хэрэгтэй байсан. Тэр нэг жоохон ч гэсэн escape хийхтэй. Одоо энэ бодит амьдралаас нэг зүхтаага гарчлаа шүү дээ. Им бодмооргүй нэгээд 2 цагаа үзээд ёо за өөрөө холцтой одоо ёо гэдэг ч юм уу те. Тэгэхээр тэр хүний сонголт учраас би бас шүмжилж чадахгүй тийм. Тэгээд биелж байгаа миний хувьд бол хайраа 2 цаг те. Тэгээд хүмүүсийг бас гоё сайн уран бүтээл сайн кинонуудыг үзээсэй, үзэж байгаасай, тэрийг бас ялгаж сураасай. Мэдээж мууг нь үзэж байгаа сайныг олж мэднэ бид нар. Тийм тэгэхээр кино уран бүтээл гэдэг бол гайхамшигтай мэрэгжил. Тэгээд гайхалтай бүтээмж кино гэдэг одоо кино маань өшөө лүү гоё болоосай. Тэгээд театр ч гэсэн одоо түрүүн чи нөгөө дасгал хийсэн чинь нэг юм драг шиг юм шиг хүнийг ингээд одоо юу шилжилтэнд оруулж штэ тэрэн шиг кино театр чинь бас нэг төрлийн драг байхгүй. Тэнд очиж бид нар гоё реалитигаас салж явж те орчлонгоос тасарч тэгээд тий 2 цаг аялаад тэг гарч ирээд үнэхээр ингээд одоо газарцсан кинонууд бол гарч ирээд юм байна. Вау. Юу л одоо чи амьдрал ийм байгаа шүү гэхэд нэг 5 секунд ч гэсэн те нэг тийм штэ тэгээд нэг л гоё инээж харснаа. За хоёлаа хари тэгээд гэтээ бид нар амьдрал дээр яг нэгнийгээ айгүй сайн сонсож явах хэрэгтэй юм байна. Намайг сонсооч гэдэг байгаа нь яг чи нөгөө сонсооч гэхээс илүү зүгээр чи надаас анхаарал нэхэд байгаа юм байна шүү дээ. Эдэг зүйлийг тэндээс ингээ ухаараа замдаа одоо партнертайгаа яриа явах ч юм уу те.
ихэнх тохиолдолд эмэгтэй хүмүүс чи намайг нэг анзаараад өгөөч чи сонсохгүй ингээд би чамаас сонсоод байна штэ гэдэг те. Тэгэнгүүт нөгөө тэрнийх нь core цаана яваад байгаа Бас санаа зүгээр жоохон анхаарал өгч те. Заавал юм хэлэхгүй гэж юм нэг жоохон анхаарал тэгээд бид нар нэг attention хүсээд идэв. Тийм шүү. Жүжигчний мэргэжлийг сонгоснороо яа бэлчээсэн гэдэг юм уус нь шантрал бүр ингээ болиол шиг заавал ингээ хэрэг баа мó гэдэг үе байсан. Тэм үе одоо ч байгаа шүү дээ. Дандаа. Үннийг хэлэхдээ тэгэл эн чинь амьдралын тэмцлүүд. Одоо би яг ингээ маш хөрсөлтөн тий. Элейд одоо жишээ нь албан бусдаагаар жил болгон 50,000 уран бүтээлчд дэлхийн өнцөг болон бүрээс ирж гин. Зарим жүжигчин хүмүүс, зарим жүжигчин болох мөрөөдөлтөө. Тэгээд жил болгон LD Extra ингээд дроплж ш 50. Тэгээд нөгөө тэр дунд ч юм байгаа. Тэгээд одоо чи амьдарч исэн баг анзаарсан л 10-ны 5-аас 8 те Starbucks дэлж байгаа хүн чинь нэг кино зурагч, сүүлийн жүжигчин, сүүлийн зохиолч те, сүүлийн makeup artist те. Тэгэл team industry өрсөлдөөнтэй тэр дунд одоо нөгөө нэг дэвшилтүүд байна л да. Revolution те. Одоо ингээд social media гараад ирсэн. Influencer гэдэг нэг юм мэрэгжил албаснагч юм шиг биш юм шиг. Тэгээ бид нар тэрийг авч онцлох ёстой юм шиг, гүүч юм шиг. Заримдаа тэрнийх нь нэг хэсэг болцсон явж байгаа юм шиг те. Нэг л юм үүсчлээ шүү дээ. Тэгээл тэгэнгუთ индустри салбар мөнгө хаана тэрийг дагдаг юм байна л да. Тэгээ бид нар ингээл сайн уран бүтээч мэрэгжлийн профешнл жүжигчин болох яваад байгаа бол энд нэг сая дагагчтай нэг залуу те тэрийг энэ кинонд аваал те яагаад үл тэнд бизнес явж те мэрэгжлийн биш үү тэгээ тэнд нэг саяхан нь одоо нэг 200,000 ч юм уу 20,000 тэр киног нь үзнэ гэж бодож штэ тэрийг хинүүс хийж байгаа гэхээр продюсерүүд бизнес харж байгаа эсвэл захиалагч компаниуд яагаад үл оруулсан мөнгөөс гаргаж авъя те гэдэг ч юм уу те тэнгуут тэн дээр чинь саяны яг нөгөө чи шантрах гэдэг чинь окей би энэ үед яг яаж болох вэ өөрийнхөө сөүлийг зарахгүйгээр те профешнл гэдэг юм бол зарахгүйгээр би тэрний нэг болж одоо ингээд энийг аваарай гэдэг ч юм уу те эсвэл рил хийдэг ч юм уу те эсвэл тэнгуут нюансыг яаж тааруулах вэ дахиад нөгөө нэг түрүү ярьж исэн шиг би амьдралдаа яаж ханддаг маань тэнд бас гарч ирж байгаа байхгүй яаж баланс нь олох вэ одоо нөгөө нэг жорын тааруулах уу те хитрхи би ингээд лайв хийгээл эсвэл юм болгон руу ингээд харч нөгөө бүр нөгөө жүжигчнээс нь артистик сөүл мөн байхгүй болсон нөгөө инфлюенсер гэдэг бабл дотор орох нь шүү дээ тэхгүй тэрийг яаж барих вэ тэхгүй байгаад ахаар би бүр ингээд хаягдаад продюсерүүд найруулагч биш намайг санахгүй те тэгэхээр за сошиал медиа дээр бас зураг оруулах юм байна те окей би тэр дунд өөрийнхөө үнэн байдлыг яаж олох вэ те үнэнгээ худлаагаасаа бэртэн хийхгүй те үнэнгээ окей за би бол одоо минийх бол өөрийгөө дээрээ те минийх бол лайфстайл маань жүжигчнээс маань хажуугаар те өөрийгөө би одоо яаж өөр дээрээ ажиллаж байна тэр маань надад байгаа л одоо asset маань аахгүй надад Hermes-ийн цүнх эсвэл багаан сая гэхээс илүүгээр надад байгаа юм маань инвестицийн тэр олон цаг зарцуулсан ажил хийхгүйгээр зарцуулсан үнэлгээтэй зүйлүүд чи эднэр тэрний оронд ажил хийгээ явсан бол надад нөгөө нэг Hermes-ийн цүнх эсвэл балансыга байгаа л да авч болно л доо те одоо тэгвэл тэр цагаа би энэ рүүгээ трейд хийсэн бохоо те энэ рүүгээ хийсэн бохоо те тэгээ би итгэхдээ энэ маань сэрэг байгаад би маань ирүүд байгаад бодлоо зөв ярьж явах юм бол тэр маань нэг өдөр надад reward хийн гэж харжаа тий. Тэгэнгүүт буцаад нөгөө инфлюенсер шантрах юм орохоор энэ дээр одоо ингээд бас ингээд амар олон зүйл ингээд барьсан санжигнуулаад байна л да. Яаж санжигнуулаад ингээд оршоод явах вэ гээл тий. Тэгээл нөгөө талаас нь одоо стриминг сервис гэж гараад ирсэн тий. Ингээд кино гэхээс илүү кино маань ингээд амар том ингээд одоо sacred тий ингээд бас одоо нөгөө тэрийг sacred гэж одоо онгон дагшин гэдэг шиг тий ариун зүйл байхгүй нэг бөөнөр хийх гэж олон сар жил бэлдэж тэр найруулагч тэр зохиолч зарим нь 5 жил бодож ийж тэгээ найруулагч нь ингэж жүжигчтэй сонгож ийж жүжигчтэнд ингээд сөүлөө оруулж ийж тэгээ баг бүрэлдэж ийж тэр development нь өөрөө яг амьдралыг бид нар бүтээж байгаа шиг яг одоо утга төгөлтөр хамгийн одоо хичнээн хэцүү жигсэн juicy part нэг байхгүй тэгэхэд технологи гарч ирээд 3-4 залуу окей 4 юм нийлүүлээд маа гэж телевиз одоо Netflix шиг стриминг сервис дөгөөл. Одоо тэр нь сүүлдээ бүр worst болоод vertical гэдэг. Нөгөө кино маань ийм байсан ч одоо ийм болоо зөв бидний утас шиг. Тэгвэл нөгөө яагаад гэвэл нөгөө нэг бизнес чинь нөгөө нэг
салбар мөнгийг дагдаг гэдэг ч явж байгаа. Яг л бид нэр нөгөө нэг гайхалтай девайсаа хараад кино мөн үзэх театр метр биш зүгээр энэнгээр өгөх юм бол за яг нэг тоогоо тарчий даа гэх. Тэнгууд нөгөө индастри ч бас тедэр зөрүүлээд ийм vertical буюу утас шиг босоо жижигхэн ингээд нэг 3 минут хүрэхгүй ингээд эпизодтэй кинонууд хийж эхлээд. Тэнгууд vertical-д орж байгаа жүжигчид гут моделууд ингээд хүнээс attention дата. Тэмчээж одоо нэг нөгөө жүжигчин үн чинь тухайн өгөгдсөн төсөөлтийн ертөнцийн үнэн бодит байдлаар амьдрахыг хэлнэ гэдэг зүйл нь байхгүй болоод гэс зүгээр тэр нэг та хэдийн анхаарлыг нэг хэдэн секундын дотор нэг хөөрхөн орж ид яасан гэнэ чи тэгж нэг кофе тэр залуу юм уу гэдэг ингээд ингэдэг ч юм. Тэгээд тэнгуү тэрийг бид хөөрхөн гоос за энэ кофе энэ кек нь ямар гоё матча кек юм уу гэдэг ингээд энэ маркетингийн psychology юм явж байна. Тэр их нөгөө ариун дагш нөгөө кино маа нөгөө бүтээл маа бүр ингээ хойшлогдоод тэгээд нөгөөдгөнд нь авах хүмүүс маа нөгөө жүжигчдэн маа би тэнд бүр ингээ яах хэвээр болоо гэх тээ мэржлээ солих хэвээр AI сурах хэвээр болоо эсвэл трейд хийх хэвээр болоо эсвэл одоо яах би бүр ингээ дандаа нүцгнээр модель хийгээ явж байгаа юм уу гэл тээ тиймэрхүү зүйл тэгээд дээрэс нь мэдээж амьдралд одоо миний хувьд тулгарх зүйлүүд байна ингээл санхүүгийн зүйлүүд эсвэл одоо ингээл нийгмийн тусгалууд те залуучууд зарим нь бүр ингээд тэнд оргил дээр гарцсан үеийн залуучууд байна, зарим нь тэмдэнч байгаа байна, зарим нь заавал материалистик зүйлэр биш одоо өөрсдийнхөө амьдралыг харж байгаа өнцгөрөө амар гоё 3-4 хүүхэдтэй болсон, гэр бүлтэй болсон хүмүүс байна. Тэгэл тэр бүхэн ч одоо бүх юм эрэхтэй косттойгоо ирдэг те төлөөстэйгөө. Тэгэл би одоо энэ мэржлийг сонгосон. Тэгэл тэр хүмүүс тэрийг энийг сонгоогүй учраас тэр өөртөөхөө ингээд сайхан амьдэрж шít. Гэхдээ мэдээж заримдаа фомор хүү юм те. Гоё гэр бүлтэйгээ хүүхдээ бас гэр бүлийн амьдралыг харахад гоё юм биш үү те. Мэдээж доктор нь бас айгүй хариуцлага явж байгаа те. Гэхдээ ultimate goal нь тэр шít те. Бид нар би итгэхтэй хүн болоод ирэхдээ бид нар өөртөө боловсроод болсон зүйлээрээ нийгэмд хийх үүрэг хөв нэмрээ оруулаад тэгээд дараа нь цаашлаад өөрийнхөө гэр бүлээ бүтээгээд тэгээд энэ хөрчлөн дуусгадаг бол дуусгах тий. Тэгэхээр чи ингээд дунд нь бас нэг болж амжаагүй төлийн зүйл одоо дээр байхгүй шүү дээ ирээдүйн яваад гоё боо гэдэг ч юм уу тий. Тэгээд одоо гэр бүл хосууд чи ингэдэг ч юм уу тэгэхээр тэгэл хосууд байна гэдэг чи өөрөө бас айгу төлөөстэйгээ ирдэг. Зөндөө олон зүйл дээр үгүй гэж хэлнэ тий. Тэгээд зөндөө олон зүйл дээр буулт хийж хэлнэ. Өөрийнхөө pride-ийг дарж ирнэ. Нөгөө хүнийг чухалч үзнэ тий. Тэгэхээр чин одоо нөгөө байгаагаа бэлгшээ гэдэг чинь single байж байгаагаа бэлгшээгээд энэ мэргэжлийг сонгосныгоо тэрэндээ үнэнч байгаад тэгээд тууштай явсан үнийг өнөөдөр бурхан нэг өдөр шагнана. Тийм учраас тэр энэ олон одоо эргэлзэх зүйлүүд орж ирэхэд нээсэнд яг энэ өнгөөрэл одоо буцаж гэрлээ хасааж гэрлээ тодруулж гэд нөгөө ингээд дим хийж доошлуулахгүй нэг асаалт байгаа. Миний сонгосон сонголт миний амьдрал. Монгол дээр амьдрий гэж бодож байна. Монгол дээр амьдрий яа дүүж таашгүй те. Одоо яг энэ өдрүүдэд бол хий үнэхээр таашгүй ш. Маргааш яг юу болох юм те. Монголд ирж амьдрах бодол байлгүй яах вэ? Бодол гэхээсээ илүү нээлттэй. Тийм situation нөхцөл байдал үүсэх. Дээрээс нь шаардлага гарах. Дээрээс нь бас ухамсар орж ирэх. Одоо би ахаад 2-3 жилийн дараа одоогийн нобоос маргааш одоо ингээд суугаад энэ яриад дуусаад би ахаад энэ нобо байхгүй шүү дээ. Давтагдахгүй цаашаа ингээд үргэлжлээд явна тий. Тэгэхээр дараагийн 2 жил, дараагийн 5 жилийн нобо тэрийг яаж процесс хийж тий процесс хийж хүлээж аваад ухамсар маань окей би тэнд түүл хөв нэмрээ оруулсан маань миний амьдралыг дүүрэн болгож байгаа юм байна шүү дээ. Би тэндээ очиж түүл өөрийнхөө одоо юм оруулъя л да. Хөв нэмрээ оруулъя, нийгэмдээ зүтгэе, эсвэл уран бүтээлч юм бол уран бүтээлээрээ харъя гэдэг ч юм уу тий. Нээлттэй. Одоо Монгол кино тоглох юм гэсэн бэ? Монгол кино тоглох уу? Мэдээж Монголд яг ингээд буцаад тий төрж ирсэн газараа ирээд мэргэжлэрээ ажиллах гэдэг бол бас айгүй хүндэтгэлтэй. Тэгээд тэр дунд амраахтай буюу одоо жишээ амар сайхан найрлагчтэй амраахын продакшнтай би 3 жилийн өмнө орлон тоглогч гээд олон ангид кинон дээр ажиллаж хамгийн сүүл тэгж ирсэн. Тэгээд энэ дээр ажиллахад бол
надад маш гайхалтай тэр бол яг би нөгөө хэлж байгаа тэр өөрөө процесс айгуу сонирхолтой болсон. Америкт бид нэр ингэж явж байгаад дүр сонголт болоо зүгээр энгийн байдлаар одоо хоёул шиг ингэж нэг өглөө надтай ингэ зохиол ярьж сууж ирсэн. Сонсоод зүгээр чамд юу гэж бодож чинь ийм зохиол байгаа ингээ энэ санаа гэжсэн. Чин бэлгээгээ залууг юу гэж бодож чинь гээд юу гэж бодож чинь айгуу сонирхолтой дөрөв гоё зөрчилтэй байна гэдгсэн чинь би хэрвээ чамд одоо санал тавиад ингэ юм бол чи Монгол ирээд энэ дээр ажиллах уу гээд би what чи бодтоо ингэ амраах өдөөс хар суучаад ингэ өглөө зүгээр ингэ тэ бид тэр чи ингэ casual тэ хүмүүнээрээ байж явах чинь нэг зохиол ярьснаа unexpected гэж тэр байгаа байхгүй юм төсөөлөхгүй өрүүлж аавна гэ тэгээ би бүр ингэ хэл хөггүй болоод тэгэн штэ гэснээр би бас бодсноо гэж мэрэгжлийн би юу яа та яг serious өмдүүлээс жоохон бодож байгаа хэлээ гэснээр дахиад миний толгой дотор нөгөө бодол хүж бодож байгаа хэлээ хэр энэ ямар их цантай эсвэл одоо бодлоо өөрчилчихгүй дээ ерөөсөй байгаа дэрний амрах юу ус зохиолоо тэгээ ярьсан юм чинь энэ 100 миний schedule таарж байгаа би очиж ажиллая. Тэгээд тэр санд яг тэгэж ирээд тэгээд анхнаасаа энэ санд авах ингээ авж байгаа процесс маань өөрөө юм гоё те гоё энергитэй гоё харилцаатай ингээд natural үссэн болохоор тэр нөгөө нэг trust надад үссэн. Найруулагчтайгаа. Тэгээд наашаа ирэхэд ямар нэг айц юм их юм байхгүй те. Тэгээд яг багийнхантайгаа ороод ажиллаад тэр чинь зөндөө бид нар удаа авсан 7 сараас 11 сар Монголд бид ер нь сүүлийн одоо энэ олон жилийн турш удаан байгаагүйрээ байсан. Тэгээд дунд нь бид нар Чикаго Америкт очиж зураг авсан тэр киноны эсхийг тэгээд яг хамгийн анхны цаас урж хат 11 сарын 1-нд би буцчихсан. Тэгээд баярлалаа байгаль хийдээ бас намайг бодож тэ хүүтрэхгүй гой цагаараа байлгасан. Тэгээд би яг онгоцны цонхоор хараад яг цаасараад ямар гоё бэлгшээлтэй юм бэ гэд. Тэгээд одоо ирсэн дахиад уран бүтээлээр ирж байгаа нь маш сайхан байна тий. Тэгээд яг хөө нарийн дитейлүүд ярихгүй ч гэсэн яг дахиад адилхан найрлагчтай ажиллаж байгаа амрахтай тий. Тэгээд ортон тоглолтын дараа нээлтээр хамгийн сүүлд ирсэн. Тэгээд одоо ирэнгүүт шнэ 2 жил гараа өнгөрцөн ч гэсэн би нөгөө энд байхгүй болохоор одоо тэрийг үзсэн хүмүүсийн сэтгэл эсвэл те үзэгчдийн тэр зүйлүүд одоо л надад ирж байгаа байхгүй юу? Би ирчээл ингээл гадуур найзуудтайгаа ингээд адаг ч юм уу тоглолтод очихоор үзсэн хүмүүс яг чи нөгөө нэг бэлгээгээд залуу тэгээд эсвэл зарим чи нөгөө нэг тэн дээрээс залуу чи Монголд ирсэн байгаа хүмүүс тэр кино ч тэрстэй амар зүүн дүр байсан. Чи эсвэл зарим нь чи өстө ямар зүүн гар вэ гэл те. Чи яг тийм үү энэ гэл. Тэгээд зарим хүмүүс одоо жүжигчин танихгүй. Гэтэ жүжигчин одоо мэрэгчлээ хүмүүс ч гэсэн надад амар гоё онцлоод ингээд чиний тэр үнэхээр ингээд надад бол таалагдсан. Айгу мэрэгчлийн өнцгөөс гоё байсан. Айгу зөөлөн дотгошоогоо айгу бодлол хийсэн өөр тоглолтууд байсан те. Тэгээд тэр нь чинь баяр үрийгээд тэгмүүд надад тэр юу харагдж нэхэр нэгдүгээрт хов хүн өөрийгөө илэрхийлж байгаа нь ямар мундаг юм бэ? Би тийм юм амар онцлог байхгүй. Тийм байгаасаа хүн дуртай юм дуртайг хэлдэг байгаасаа тэр хоёул ярьжсэн ч хүн үзэл бодолтой байгаасаа тий. Тэгээд эмэгтэй хүн бас зориг гаргаад тэнд байгаа залууд дээрэс нь өөрөө жүжигчин хүн тий. Одоо энэ нэгэнд энэ байж байгаа хүн хүмүүс таньж байгаа хүн тэгээд надад ингээд зориг гаргаад тий сайн уу чиний кино ингэсэн таалагддаг. Тэгээд тэгэхээр би бүр wow like нөгөө чи миний өдрийг одоо хийчлээ гэдэг шиг тий. Вау ямар гайхалтай юм бэ гэдэг. Чи миний өдрийг хийчлээ юу? You made my day, right? Тэгэхээр залуучдын соёл нийгэм гэдэг айгүй гоё гэрэл гээтэй ууршлаа л байгаа. Одоо Монгол найруулагч нар чамд санал тавья гэвэл яаж холбогдох вэ? Лаймар тогсон нэг тий саяных тэнэг. No, I mean тэгтээ авах хэрэгтэй шүү дээ. Одоо амьдрал яагаад вэ гэхээр зүгээр маа багийнхан баг энийг оруулсан ч болно. Энд чинь би яг сая ингэ бидний амьдралд нэг жижигхэн ч гэсэн хөгжилтэй бол хэрэгтэй шүү дээ. Би тэр одоо ингэ худлаарч чадахгүй юм л да. Энд чи одоо лаймаас гарч байгаа подкаст ингээд лайм аяганд уудсан байж байгаа тийм үү. Гэхдээ лайм намайг тэгж хэлээгүй. Би лаймыг хэрэгэлдэг. Ягаад гэвэл Америкт байж байхад одоо яг надад байгаа нэг сонголт байгаа байхгүй яг ямиг профешнл байлгах тий албан ёсны ажил хэрэгч байлгах одоо монголоор тий фэйсбүүкээр залгаад байхгүй тий тэгээ яг хүн рүү ярихдаа би Америк дугаараас ярихаар
бас тийм тохиромжтой биш. Тэнгуут яг лаймтай байхаар чинь би нэг аппараа ороод энд байгаа чиний одоо 90 хэд эсвэл нөгөө нэг дугаарлууд локал дугаарлууд чи яриадээсээ нөгөө ингээд набаа би нөгөө имэйлээр ингээд зөвхөн авъя эсвэл ингээд яралтай байх юм бол ингээд ярьцдаг. Одоо имэйлний тэр бас соёл бас бүр амар сайн дэлгэрээгүй байна л да. Ер нь бол Америкт бол нэг бол имэйл, нэг бол утсаар ярьдаг. Сошиал медиа биш. Тэр нэрээ монголчууд айгүйх сошиал нэтворк Тэгэхээр одоо энэ Facebook зар гэж зүйл маань одоо бидний энэ Монголын нийгмийн бас айгүй том нөгөө харилцаа холбооны юу болчих, орон зай болчих л тээ. Тэгэд энэ ч бол хувийн тий байх байдал одоо ингээл ажлын саналууд, ажлын ярианууд Facebook-ээр тий. Тэгэл зарим нь одоо жок гэдэг чинь Монголоос дуудлага ерөөсөө анхны удаа байсан ч баг видео кол орж ирэл. Яаж юм бэ гэх тий. Тэгэхээр тэр хүн маань одоо тэрийг шүүж байгаа юм биш. Тэр ярьж байгаа хүний одоо нийгэм ч юм уу тэр ярьж байгаа хүний ертөнцид бол тэр бол нормал зүйл байгаа байхгүй юу. Тэнгууд одоо миний өнцгөөс ч юм уу эсвэл арай илүү залуу хүмүүсийн өнцгөөс вөө ямар амар орж ирж байна. Өний хорон хариу дээ. Чи эхлээд like at least hi эсвэл зөвшөөрөл авалтаа гэдэг шиг. Тэгэхээр найрлагч нар санал тавиул яах вэ гэдэг чинь яах вэ холбогд. Тэ холбогдоод одоо харилцаа холбоо шүү дээ тий. Холбогдоод ярилцаад тэгээд нэг хуудсан дээр байгаад тий тохиролцоотой нэг хуудсан дээр байгаад тэгээд үнэхээр би өөрөө чи хайж байгаа хүн уран бүтээлч мөн байгаад тэрийг яг хүсээд тэгээд ажиллах нэг өөр би зүгээр нэг бас нэг юм сонголт баймаргүй байхгүй байж магадгүй. Тэгээд би хэрвээ Америк руу бүр уцчих юм бол Америкт байх юм бол тэр чинь бас надад айгүй олон шийдсэн ажлууд амьдралын юм айгүй байж байгаа. Тэгэхээр чинь өнөөдөр задгаад би 5 дахь өдөр ирч чадахгүй тий. Яг тийм тохиолдлууд гарсан учраас би тусгаж байгаа шүү. Яг хөө мэдээж Монголын одоо индастри киноны хугацаанд айгүй хурдан явж идэг. Тэгтэл бас биний түрүүний хэлсэн санаа тэр байхгүй. Анхнаасаа хүсээд би чиний одоо таны хайж байгаа хүн чинь мөн л юм бол эртнээс ярилцаад тэгээд яг эргэлзгүйгээр шийдвэр гаргаад намайг бас үнэлээд тэгэх юм бол би бас өөрөө ч үндээд тэгээд нэгтдээ ажиллахад бол нэгтдээ тэр санал ирэхтэй. Одоо яг л зах зээл тэгжлээ явдаг, салбар тэгжлээ явдаг учраас хоорондоо нэгнийгээ мэдлцээ тэгээд зохиол хамгийн чухал юм чинь тэгээд одоо тэр би тэрийг нийлүүлэх зүйл чинь зохиол юм байна тий. Тэр хүн надад яаж харилцаа ярих нь уу? Би бол ер нь ганцхан гой зохиол гэхээс илүү Hollywood ч гэсэн ярьдаг be kind. Инэрэнгүү бай, нэг нэгэндээ хүндлэг бай. Тэгээд юм яаж хэлж байгаас хамгийн анхны сайн байна уу гэж байгаас юм эхлэн. Тэгээд үнэхээр мундаг зохиол байгаа сайн байна уу маань хоёулаа нийлэхгүй байвал бас хэцүү тий. Дахиад 3 сар 6 сар хамт ажиллана шүү дээ. Илээд одоо casting process яаж явах вэ? Яаж явах уу гэвэл audition тий сонгон шалгаруулалт ковидээс хойш ер нь бол одоо self tape гэдэг одоо гэртээ одоо надаа ногоон цэнхэр ханнууд байгаа. Тэгээд нөгөөтөө тавьж байгаа л үзэж тарина шүү дээ тэрнтэйгээ тий. Тийм байдлаар одоо сүүлжийн зохиол өгөөл одоо энийг тий зохиолынхоо нэг хэсгийг нэг scene хэсгийг яг тухайн жүжигчин харж байгаа жүжигчэндээ тэдний өнцгөөс харахтаа энийг нэгээд харчвал энд болно гэсэн бас өөрсдийнх нь трик байгаа шүү дээ тий. Тэгээд найруулагчийн өнцгөөс тэгээд трийгээ явуулдаг. Тэгээд өдөр хугацаагаа явуулдаг. Тэгээд трийгээ өөрийгөө танилцуулаад тэр scene хийчдэг. Зарим тохиолдолд тэрнээ заавал тэр киноноос биш байсан ч болдог. Зарим продакшнууд бол том студиогийн кинонууд нэр. Шохоосоо уулзахаасаа илүү бичлэгээр бодуулсан юм уу? Яг нь тэр нь хамгийн ихнийх. Тэгээд дараагийн шатнд продюсерүүд уулзъя эсвэл найруулагч нар уулзах юм бол in person буюу одоо биеэр уулзаад тэгээд чи ярьж үзэн штэ. Тэгээд хуруу хөл харна бүтэн байна уу, харснаар нь бодсноор нь байна уу те. Тэгээд тэр хүн яг өөртөөх нь одоо орж өөрийгөө авч яваа ярьж байгаа тэр дүртэй эсвэл харж байгаа зохиолтой нь уйлдэж гин үү гэдэг юмнууд. Тий. Өөрийнхөө эйженттэй. Эйжент нь одоо бусад газруудтай холбоо. Эйжент байгаа. Гэхдээ би одоо яг менежертэй бол яг процесстэй одоо очиод уулзах тоолцсон байгаа. Тэгээ тэр нь ер нь бол Америктэй л байсан дээр Монголыг болохоор яхаар одоо бидний union гэж байдаг. SAG-AFTRA гэдэг. Одоо тэрэн дээр би зүгээр eligible гэж явж байгаа. Яг нөгөө нэг union-ийн ажилтан одоо холбооны ажилтан байж болно. Гэхдээ эрхтэй байгаа. Болчих юм бол би Монголын кинонод орж чадах болж байгаа байхгүй.
чадхаа болчих гэдэг нь чадна. Гэтэ манай продакшнууд өөрсдөө union production болно гэсэн үг. SAG. Тэгэхээр нөгөө шалгуурууд нь одоо манай бид нар чинь бичиг цаас айгүй бас нэлээд муу штэ таархан байгаад байгаа штэ. Тэгэхээр чин продакшны одоо тавигдах шаардлагууд өөрчлөлтөд би яагаад гэвэл холбооны учраас холбоо маань уран бүтээлчээ өмгөөлөх байхгүй. Тэр хүний даатгал нь байх хэвээр. Тэр хүн зөвхөн 8 цаг ажиллах хэвээр гэдэг ч юм уу. Тэр хүн тийм хоол идэх хэвээр. Цагийн үнэлгээ нь хамгийн багтаа ийм байх хэвээр. Та нар зураг авах болохоос өмнө заавал 2 өдрийн өмнө маргааш авах гэж зургийг хэлэх хэвээр. Яг өмнөх өдөр нь хэлэх юм бол тэр жүжигчин тэрийг хийхгүй байж болно. Гэх ингээл зүйлүүд те. Монголоос элээрөө жүжигчин мэргэжлэр одоо явах сонирхолтой байгаа. Одоо өөрийгөө сорж үзмээр байгаа. Оюутан ч юм эсвэл залуучууд жүжигчин мэргэжлийг одоо Холливуудд үзмээр байгаа. Залуучуудад зөвлөж түрүүний нөгөө нэг ярьсан яг өөрөөсөө л эхлэх те чи яг наа чиний хүсэж байгаа нөгөө нэг миний дуртай мэргэжил дуртай хийх юм маань мөн үү? Бороо орж исэн, цас орж исэн ч чиний хайртай охин чинь чамайг хаяа явсан ч. Үгүй жах юм уу гэж. Тий. Тэр сонголт ч юм уу юм уу? Хэрвээ яг бүр 100% гэд ингэж чадахгүй байгаа дахиад жоохон бодох хэрэгтэй. Энд чинь бас айгүй том сонголт. Тийшээ очив тий. Тэнд бол зүгээр тэр чинь нэг сонголт гаргахад тийм байгавал тэнд нөгөө очихоор чинь тэнд чинь нөгөөх шалгуур чинь бүр юм байж байгаа шүү дээ. Тэгэл ажил хийн, кофе шопт ажиллана. Тэгсэн мөртлөө тэр зүйлээс сурах болно. Тэгэл тэр соёлыг сурах болно. Тэнд одоо төрөөд өссөн хүмүүс нь тэнцээ бас өөртөө уучруулахгүй л яваад байна. Тэ? Тэгэхээр чинь тэр хэмжээний левлийн шийдэмгий байж иж тэр хэмжээний майндсеттэй байж иж чи өнөөдөр онгоцон суугаад тийш явах байх гэж бодож байна. Тэгэхээр очоо тим юм асуураараа ингээр ихэс илүүтэйгээр яг хөө тэн дээр нь хамгийн суурь нь бол одоо ерөөсөл хилээ одоо хилээ айгуу сайн сураад тэр соёлоо мэдэрдэг байх хэрэгтэй. Хилээ сурцсан байхад дараагийн зүйлүүд яагаад гэвэл одоо бид нар харилцаа холбоо ерөөсөө дандаа хил дээр үзэлж байгаа. Монгол хэлээ ч гэсэн сурах. Тэр нь юу хэлээд ирэхээр заавал монгол хэлийг сурах биш бид нэр харилцаж ярилцаж сурах, сонсож сурах, өөрийгөө илэрхийлж сурах, мэдээлэлд дамжуулж сурах. Аль ч салбар байсан бид нэр мэдээлэлд дамжуулдаг. Одоо манай лаймын багийнхаа яг ингээ өөрчлөлт надад 3-4 өдрийн өмнө хэлээд баталгаажуулах тий. Тэгээд цагаа хэлэх. Энд чинь ингээ харилцаа холбоо явж байгаа байхгүй. Харилцаа холбоо явж тэгээд ирэхэр чи ингээд юмны төлөвлөгөө эдгээр маань юма бэлдэн ингээд тэгэхгүй яг бүх юм шуурах шиг байх юм бол үр дүн гэсэн шуурах шиг чиний мөрөөдлийн чи гаргах шийдвэр шуурах шиг байх юм бол тэнд очиод чи маргааш носон чи би ер нь developer болно Сан Франциско Silicon Valley сурна fucking ham хүн юм байна гэдэг ч юм уу тий. Тэгээд шуурах шиг болсон харилцаа ч гэсэн шуурах шиг болоод дуусдаг шүү дээ. Нэг өөрөө ингээд л уулзаад ингээд Монгол руу хин рүү хамгийн хэрж? Таван personal question байна ч. Асуулт маань те. Тэрийг хин рүү хамгийн хэрж ийн гэдэг чинь тэгэл тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарч байгаа те. Маа гэрийнхэн маань тэнд байгаа. Наашаа ярих үе гарах юм бол одоо манай эмээ өвөөтэйгээ би орхон гэсэн өвөө маань бурхан болсон. Тэгээд эмээтэйгээ би тогтмол ярихыг зорддог. Тэгээд эмээтэйгээ манай ээж манаас байнга яриад мэдээлэл нөө харилцаа холбоо явж байгаа ш. Тэгээд би ч гэсэн ичнээ ээж ярьж байгаа ч гэсэн би бас өөрөө ярих. Тэр үед болохоор эмээтэйгээ айгүй хэрж ин да. Одоо тэр тогтмол ярина. Гэхдээ яг түрүүн би нөө хувийн асуулт үе гэдэг чинь тэр байхгүй. Эмээс гадна ингээл ярьж байгаа тохиолдлууд байна те. Найс нөхөд ажил хэрэг хэрвээ прожектын дээр ажиллаж байгаа юм бол найруулагчтайгаа продюсертайгаа ярих. Дуртай кино. Хамгийн дуртай кино гэдэг асуултсан. Хамгийн дуртай кино. Тэгээ наад яг нөгөө тэмдэг нэрч байгаа юм те. Хамгийн айгүй олон дуртай кинонд өндөөс би нөгөө юу Memento гэдэг кино байдیں۔ Кристофер Ноланы 97 онд гарч ирсэн баха. Нөгөө юу анимашн гэдэг өвч мэдэн шүү дээ. Нөгөө төр зүрийн мартдаг. Айгүй богино хугацааны одоо санамжтай болсон. 15 минут. Тэгэл ихнэрээ алсан үнэ олохгүй яваад байдаг байхгүй юу. Тэгж байгаа л нөгөө хөөжсөн үндэ нэг мэдсэн чи хөөгдөөл тэгэл тэрийгээ санахын тулд дандаа өөр дөр ингээл тавьчих үегээл. Тий. Одоо сүүл нөгөө Оскар авдаг Brutalist гэх кино шүү дээ.
Adrian Brody тоглодог. Тэн дээр нөгөө туслах дүрэн шүү дээ тэр. Үзээгүй гэхдээ. Тий, тэр залуудаа тоглож ирсэн. Тэгээд Guy Pearce тоглож ирсэн. Мэдээж юуны Martin Scorsese кинонод дуртай. Тэ найруулагч тэгвэл. Найруулагч юу? Вау. Дуртай найруулагч. Начаас. Эго. Сүүлийн үед энэ Saltburn эдрийг хийж байгаа тэр эмхтэй найруулагч бас байна. Эго тийм юу байна л да. Зөрчил ихтэй, conflicted байх. Тэгээ мэдээж одоо нэг Golden Era-гийн хүмүүс бол бүгд л те. Coppola, Martin Scorsese тэгээд би яг чиний асуултанд чинь яг blank болгочлоо. Би яг хин нэгний сонгож хэлж чадахгүй байна. Бирээ юу? Тий. Киногараад байсан дээр байна. Би айгүй interesting болсон гэж бодож байна. Тий, хэлмээр байсан, ярмаар байсан зүйл гэхээс илүүтэйгээр сая яг энэ моментонд хоёлоо байлаа. Тэгээд бас хамтаа ярилцсанд баярлалаа. Тэгээ яг хэлмээр зүгээр яг би айгүй их хуваалцахыг одоо зөв хэлэх дуртай зүйл маань түрүүн би тусгасан шүү дээ. Бидний төвлөрөл хаана явж байна? Тэнд бидний энерги хөвөрч идэг. Тэгэхээр чи болон үзэж байгаа, сонсож байгаа хүмүүс манаас тэрийг анзаараад өнөөдөр бид нар яг ямар энерги өөртөө цуглуулмаар байна. Тэрийг бас шийдвэрээ гаргаарай. Тэгээд сайн амьсгалаарай гэж хэлээ. Яа. Амьсгалаад арай. Тэ. Баярлалаа. Гоёлаа.